Сургамжит өгүүлэлэг, инээмсэглэл. Бяцхан охин гонигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ. Охины дотн сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээсэн юм. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэгэн найздаа баярлсан талархснаа хэлээгүйгээ санаж ингээд бяцхан зурвас бичин түүнд хөргүүллээ. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрынхаа зөөгчд ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хизээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлагчны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлагчин тун их баярлаж бүхэл бүтэн 2 өдрийн турш хилэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж ингээд гэдэс сатгалан сэтгэл тэнгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учраас гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гүлгийг гэртээ оруулж дулаан хонуулахар болж хөлдөж өгөхөөс нь аварчээ. Гүлэг дулаан хонсондоо мөн өвгөнд түүнд илгэмсэх хандсанд тун ихээр баясжээ. Дулаан оромжинд баацхнан гүйж эрхлэн тоглож байв. Шүн дундын алдаад гинэт байшинд утаа унаар дүүрч түүмэр гарчээ. Утааны үнэр авсан гүлэг чанга хуцан өвгнийг сэрээж, өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаас чи хүмүүсийг гаргаж галын аюулаас аварсан юм. Энэ бүхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм. Зөрөөд өнгөрөхдөөч та хүнд аз жаргал бэлэглэж болох юм шүү. Сайхан инээмсэглэж, сайхан бүхнийг түгээцгээе. Мэдээллийн радио 88.8.